2 кг гурилаар ийм олон төрлийн бүтээгдэхүүнийг хийлээ. Сайн байцгаана уу цэцгээ. За өнөөдөр гурилны талаар ярилцах болно. Тэр дундаа Монгол хоолны бууз, хуушуур, гамбар, пирожки, мантун бууз зэрэг хоолнуудын гурилыг хэрхэн яаж зуурах талаар өөрийнхөө туршлагаас хуваалцах болно. Учир нь гэвэл хүмүүс гурил зуурахтаа хит шингдүүлэх, эсвэл хит хатуудуулах, хөөлгөгч хэрэглэхээр одоо хөөлт нь унах ч юм уу тийм асуудлууд гардаг учраас энэ бичлэгийг хийхээр шийдсэн байгаа. За тэгэхээр 4 төрлийн зуурмаг зуурахаар бэлдсэн 4 гурил маань бүгдээрээ 500 г байгаа. За эхний зуурмаг маань бууз, хуушуур, одоо гэрийн хуушуур шүү. За тэгээд банш, за гамбар, цөв ингээд яг энгийн ийм зурмаг 500 г гурилаар 250 мл ус буюу яг 2:1 харьцаатай зуурахад болдог. За ингэж зурна. За хоёр дахь зурмаг маань наадмын хуушуурны зурмаг байгаа. Наадмын хуушуур юугаараа онцлог вэ гэхээр ус арай илүү ороод ийм шинхэн бүр ийм гард наалдах үйс ийм зунгаарлагдсан зурмаг зурах хэрэгтэй учраас 500 г гурилан дээрээ ер нь 350 мл орчим ус хийж ийм маш шингэн зурмаг зурах хэрэгтэй байгаа. За 3 дахь зурмаг маань мантун бууз, оромог, за тэгээд манту тий яг энэ зурмагаар энэ гурыг гурвангийн хийж болох ийм зурмаг зурах болно. Энд нь болохоор бас 500 г гурил, нэмэх нь усны хэмжээ нь 300 мл орох болно. За энэ дээр бол нэмэх нь дроож ашиглан дроожо болохоор нэг цайны халбаг орчим буюу 5 г хийх болно. За дөрөв дэх хамгийн сүүлийн зурмаг болохоор пиршгийн зурмаг бэлтгэж байгаа. Пиршгийг илүү гоё юм хөвсгөр тэгээд гадна тал нь гоё юм шаржигнсан болгохын тулд 500 г гурилан дээрээ 300 мл ус, за тэгээд давсаа болохоор 5 г, дроожо 5 г цуу хийж өгч байгаа. Алюминий цууг нэг бас нэг 5 г буюу одоо цайны халбагаар нэг жижигхэн хийж өгч зурх болно. Учир нь гიშгээгээ шарахад гадна талыг нь гоё шаржигнуур гоё хөөлт ихтэй болгохын тулд ийм орцоор зурж үзүүлнэ. За эхний хэсэг буюу бууз, хуушуур, гэрийн хуушуур, цөв зэрэг хоолнууд хийж болохоор зурмыг зуръя. 500 г гурилан дээрээ яг хагасаар нь буюу 250 мл ус хийгээд өгнө. За энэ болохоор хитрхи шингэн биш, тэгээд хатуу биш болдог. За гурилаа зуурахтаа усны температураас хичүүл байдаг. Хитрхи халуун биш, хитрхи хүйтэн биш зуурах хэрэгтэй. Ер нь л яг өрөөний хэмд эсвэл ийм халуун бүлэн гэж яддаг шүү дээ. Тийм усаар зуурах хэрэгтэй. За тэгээд гэртээ би хоол хийж байгаа учраас ерөөсөө бэлий ашиглаагүй. Бэлийтэй уусаа гурил зуурах амжилт зүйд учраас шууд гараар зурцсан шүү. Гурилаа зурчаад ер нь сайн нухаж өгөх юм бол доторх хийнүүд нь гараад маш сайн амарч өгдөг байгаа. За зурсан гурил маань ерөөхдөө иймэрхүү хатуу шингэний хувьд ер нь бол доор хаяж нэг цаг амрааж өгөх хэрэгтэй. Эхний зурмаг маань нэг цаг амарсны дараа маш гоё зөөлхөн болсон байгаа. За үүгээрээ бууз, хуушуур хийж үзүүлээ. За махан шанзаа бол би махагаараа татаад тэгээд зөвхөн давс перцээр амтлаад бэлтцсэн байгаа. Ингээд ер нь бол ингэж харуул гурил маань маш сайхан амарсан байгаа.
Хоёр дахь зурмаг маань наадмын хоширны зурмаг байгаа. Мөн адил 500 г гурил. За халуун бүлээн уссаар зурах хэрэгтэй. Ер нь бараг халуувтар талдаа. Усны хэмжээ маань 350 мл. Одоо харьцаа нь арай ус нь одоо 2-1 биш. Түрүүний энгийн зурмыг харьцуулахад арай их ус орж байгааз. Энэ зураг маань шингэвтер, нэлээд шингэвтер зурмаг болох ёстой. Гуриланд чинь нэг глютен буюу нэг юм цавуулаг бодис байдаг. Энэ бодисыг жигд сайн тарааж өгөхийн тулд одоо гурилын амраалт болон ухалт их чухал байдаг шүү. За тэгээд наадмын хуушурны гурил маань ерөнхийдөө нэлээд ийм шингэвтер байна. Тэгээ энийгээ хамгийн багадаа 2 цаг амраах хэрэгтэй байдаг. Одоо бид нар бол энгийн гурилыг цаг амраахад болно гэж байгаа бол наадмын гурилыг илүү удаан амрааж иж илүү гоё болж өгнө. За гурилны зурлалны маань хувьд ер нь нэг юм гарт наалдах үз. Ийм шинхэн зурмаг болно. За энийг ингээд амраач 2 цаг. Хоёрдугаар зурмаг буюу наадмын хошураа хийцгээе. Зурмаг маань 2 цаг гараа амарсан байгаа. За тэгээд маш шинхэн одоо ингээд ийм шинхэн учраас гарт наалтаад байдаг учраас гараа тослоод өгөх хэрэгтэй. Одоо ер нь хуурай гурил нэг ашиглахгүй. Аль болох тос ашиглаж өгнө. Тэгэхээр гараа ингээд тослоод өгөхөөр зурмагтайгаа ажиллахад арай хялбар болж өгнө. За тэгээд гамбанц болон одоо хошураа хийх модоо бас тослоод өгөх хэрэгтэй. За тэгээд наадмын хуушур хийхэд бол гурилаа ийм шинхэн зурна. Тэгээд маха машинц мах хэрэгтэй байдаг. Гараар татсан ч юм уу ингээд махны ширхэг том байхаар илтж явах явцад гурилаа цоолоод байдаг учраас махыг машинд ч өгөх хэрэгтэй байдаг. Одоо сонгон сармис ч гэсэндээ хэрвээ хийж байгаа бол маш жижигхэн хэрчин эсвэл махтаа хамт машинд нь ингэж бэлдэж өгөх юм бол наадмын хуушур маань цоорохгүй. За ингээд наадмын хуушураа болохгүй энэ гурилаа ингээ илдэх шаардлагагүй багахан дарж өгч жагаад шууд чимхээд явцдаг байгаа. За бусад жорнуудын хувьд ер нь хийх арга нь ойлгомжтой учраас шууд чимхээд явцсан байгаа. Маха айлуулах их ч гэж өгвөл гоё мах ихтэй болох боловч илдж явах явцад одоо махан бүлтрэх гээд байдаг. Тийм учраас маш болгоомжтой дарах эсвэл илдэх зөөлхөн дарж өгөх хэрэгтэй байдаг. За 3 дахь зурмаг маань мантон бууз, оромог зэрэг хоолуудыг хийж болох юм хөөлттэй зурмаг байгаа. За орцны хувьд гэх юм бол бас л гурил 500 г. За усны хувьд 300 мл бүлээн ус. Ерөөсөө хөвд ус битгээрээ. За ингээд нэг 5 г дрож хэрэг болно. За энэ гураар зурна. Дрожн дээр нэг юм сануулах юм байна. Тэр нь болохоор заримдаа одоо дрожны хадгалах нөхцлөөс болдог ч юм уу. Тэгээд үхчээд идэг дрожнууд тэрийг бас шалгах арга байгаа. Дрожо нэг юм халуун бүлээн усан дээр хийгээд тэгээд нэг 10 минут орчим ч юм ингээд байлгахад ингээд хөөс үсээд эсэлт одоо хөөлт явагдчихэдэг. Тэрийг бас шалгаж үзээд энэ дрож маань яг амьд байна уу те үхчихсэн байна уу гэдгийг шалгаж болно. Дрожо шалгахтаа ингээд усандаа хийхээр ингээд хөөс гараад эхэлдэг. Тэг ингээд орцоо эхлээд шалгачих юм бол одоо хөөлт явагдахгүй юу энэ төр гэд бүтлгүүтгүйгээр ингээд амжилттай болно гэсэн үг. За ингээд одоо нөгөө мантууныхаа зурмыг зуръя. Энэ дээр дрожо нэмж өгч болно. Мантуу маань өөрөө одоо дотор нь давс хийгээд ч юм уу илдснийхаа дараа давсаа хийгээд зуурчих учраас энэ дээр бол зурмагтаа бол ямар ч давс хийх байгаа. Мантуу бууз хийх юм бол бас шанз маань өөрөө давсрахыг учраас нэг заавал хийх гэдэг шаардлагагүй. За ингээд энэ зурмагаар бол мантуугаа чичнэ, мантуу буузаа чичнэ. За тэгээ зайцтай оромог чичж болно гэсэн үг. Зурмагны хувьд хатуу биш, дунд зэргийн биш, ер нь жоохон зөөлөвтөр зурж иж одоо хөөлт сайн явагдана. Тэгэхгүй жоохон хатууптар зуурчих юм бол ингээд барьчаад идэг гурлаа.
Тийм учраас аль болох зөөлхөн зурхийг бодоорой. Баг зэрэг гар нь алдаад байгааз. За нэгэ бас амраана 1 цаг. За 3 дугаар зурмагаараа мантун бууз оромог хийх болно. Зурмаг маань ясаа хөөсөн байгаа. Хөөлт бол ингэж явагдсан. Дөрөв дэх зурмаг маань пирожкины зурмаг байгаа. Арай олон төрлийн амтлагчууд хийх болно. За мөн адил 500 г гурил, 300 мл ус, 5 г дрожж, 5 г давас, 10 г элсэн чихэр, 5 мл алюминий цуу ашиглана. Энийний зуурах дараалал болохоор одоо дрожж, давас хоёр маань жоохон ингээд хамтд нь хийж болдоггүй. Учир нь одоо давс нь дрожжоо өхүүлэх гээд байдаг. Учираас давсаа ус руугаа хийгээд дрожж бол гурил руугаа хийгээд за ер нь бол ингээд элсэн чихэр за тэгээд алюминий цуу энэ бусад орчуудаа бүгднийг ингээд усандаа хийгээд зурчдаг. Тэгээд усандаа сайхан энийг шингэлж агаад гурилан дахь дрожжоо болохоор бас хөөрхөн ингээд хойлоод жоохон гурилаас сэвсэлгээд өгөх юм бол хөөлт гоё явагддаг. Усан дотроо бүх орчуудаа хийж уусгаад тэгээд гурилаа зурчнаа. Энэ зурмагт яагаад алюминий цуу хийж байгаа вэ гэхээр одоо пирожкиныхаа гадна талыг нь илүү гоё шаржигнуур болгож өгөх гэж байгаа. За зурмаг маань иймэрхүү шингэвтер болсон. Ингээд дулаан газар хөөлгөлт явуулах хэрэгтэй. Ер нь ойролцоогоор цаг гарan хөөлөх хэрэгтэй. Дөрөв дэх зурмагаараа пирожкигээ хийцгээе. Бас хөөлт маань маш сайн явагдсан байгаа. Бүх хоолоо хийж дуусглаа. За Монгол хоол маань маш цөөхөн орцоор ийм арвин олон төрлийн хоол хийж болдог байх нь. Тэгэхээр бичлэг маань таалагдах юм бол та бүхэн лайк болон YouTube хуудсыг маань subscribe хийж өгөөрэй. Тэгээ дараагийн удаа ямар хоол эсвэл ямар арга сурмаар байна гэдгээ бас сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Ингээ бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин уулзъя. Би байгаа юм уу байхгүй юу?